Цааш нь Чогдор багш. За үе нутгаас хүү ог бором 3 болоо. За тэдгээрийн дотроос ч мөнхөө багшийн үсийг дэлгэрэн үлдэх их үндсийг баригч нь тарихи бэр иш үзүүлсэн борон багш ялгуусан гарахын орон болоо. За бордон жилийн жунаа. Эдгээрийг зохиогчийн эрдмийг товчлон хураасан бөлгөө. Дэлгэрэнгүй нь цадгийн өвчүүдээс мэддгүү гэж. За дарих бол одоо бошгосон гэдэг баг тийм ээ, бордон жилийн жунаа гэж шавьчин бол төвдөд байна. Тэр төвд одоо ороод төвдөд байгаа шав дээр очиж одоо бурхны шашныг дэлгэрүүлээ гэж дэш бошго үзүүлсэн. Тэр тийм одоо бошго үзүүлээд өөрөө очиж төвдөд ном дэлгүүр шашин ном дэлгэрүүлсэн гэж үздэг. За энэгээр бол одоо зохиогчийн буюу Бодмөрийн дул гэдэг номын зохиогчийн эрдмийг гараад зохиогчийнх нь одоо гарал үүсэл тийм ээ, удам судраар ямар түүхтэй бэ гэдгийг төний товч гаргаж явах шүү тийм ээ. Гараад дуусчих шүү. Одоо номных нь эрдмийг гарах маа гэж шүү. Хоёрт номын эрдэм үзүүлэхэд гэж. За ном нь бол өд сүүний гол Бодмөрийн зул болоо. За жовгоор зохиосон гол олон буй боловч үндэс мэт огоод бүрдсэн мөрийн зул мөн бөгөөд судар тарин хоёулангийн өнсийг хурааж үзүүлсэн тул өгүүлэхтхэн огоод бүрдсэн хийгээд сэтгэл номхдохын зэрэг хөнлөн үлдсэн тул гарт авахд амар ба их хоёр тэрэгний ясанд мэрэгэн хоёр ламын увцаар чимсэн тул бус ёсноос ялангуяа үлэмж болоо гэж хэлж. За тэгэхээр Бодмөрийн зул гэдэг ном судар тарин хоёулангийн өнсийг бол хураасан гэж хэлж. За дээрэс нь бол одоо Навруу жунаа Асанга одоо төрөлгүй хоёрын бол иш номыг татаж одоо чимэглэсэн тийм одоо гэгэрэл нэрван төрөх бурхан багшийн айлцсан зардыг бол бүрэн гүйцэд ансийг хурааж чадсан тийм ном юм аа гэж хэлж. Бодмөрийн зул гэдэг нь өөрөө бол багахан ном байдаг. Шүлгэлсэн тийм эдгээр хуудас тийм ээ. Тэгээд энэ дээр тайлбар хийгээд ингээд тунд зузаан их Бодмөрийн зэрэг баг тунд Бодмөрийн зэрэг гэж гараад Бодмөрийн зэрэг тайлбарууд бол маш олон байдаг үстэй тийм ээ. За ингээд явж байгаа шүү. За цааш нь гол түүний үдсийн эрдэмд бол дөрвөө гэж. За гол гэхээр мэдээж Бодмөрийн зул явуулж энэ номны тухай гарч байгаа учраас номын эрдмийг үзүүлэх гэж. За анхнд бол хамаг шашныг харшил үгүй онохын эрдэм. За ялгуусны номсон хэдий бүхий хамаг болоо гэж хэлж байна тийм ээ. За шашин гэхлээр мэдээж бурхан багшийн шаш орж ирж байгаа. Тэрнээс бол өөр шаш орж ирэхгүй хаа тийм энэ дээр. За тэгээд бурхан багшийн айлцсан одоо юу бүгд бол энэ нь бол нэгэн бодголыг одоо бурхан болохын мөрт одоо мэдэх ухаарах болгоо. Бурхан багш бол одоо нэг бодголыг гэгэрэл нэрван төрөх тийм одоо номлыг бол бүхэл номд нь одоо бүрдсэн тийм байдаг гэж. Тэр бээр зарим нь мөрийн эрхэн зарим нь мөрийн гишүүн аль зохистоод болох болоо. Түүнд бодисодваа нугуудын таа сонгох ертөнцийн тусыг бүтэх мөн бөгөөд номлохдохоонч 3 язгуурыг даван барих хэрэгтэй тул тэдгээрийн мөрт суралцах хэрэгтэй бөгөөд 3 хүрээний мөрийг мэдэх нь бодисодваагийн таа сонгохыг бүтээн үйлдэх арга мөн хэмээн богд майдар бээр номсон болоо. Эхний мөртөл ер мөн бус хоёр буй бөгөөд гэж. За нийт бол нийт бусын гэж одоо бас хэлж болно тийм ээ. За тэгэхээр 3 язгуур гэж тийм ээ эргэжсэн мөгч нянтаа ранжил жанчуулсан байх тийм ээ. За тэгээд их хөлгөнтүү хүн бол энэ 3 язгуурын гурвуулынх нь эрдмийг мэдэх хэрэгтэй. За тэгэхээр мөрийн одоо эрхэм гэхлээр мэдээж хоосон чанар тийм ээ бигүүн үзлээд тэр хөтөн бол мэдээж мөрийн эрхэм байтаарна тийм ээ. За тэгээд бус номнууд нь бол одоо гишүүн болоод явах тийм ээ. Тэр бүгдийн утгыг мэдэх хэрэгтэй. Тэгж одоо жанчуулсан байх хүн бол одоо тэрний утгыг бүгднийг мэдэж гэгэрэл нэрван төрөх боломж байх хэрэгтэй. Хүн бүр одоо гэгэрэл нэрван төрөхийн бол язгуур байдаг гэж үздэг тийм ээ. Шарваагагийн язгуураар явж байгаа. Тэгээд орчин маань гэгэрэл төрөх. Брэдига буддийн язгуураар явж байгаа гэгэрэл төрөх. Тэр бүгдийн эрдмүүдийг одоо бүгднийг мэдэж сурж байх хэрэгтэй гэдэг тэр ясаг гарч ирж байгаа шүү. За анхан баг хөлөгний аймаг саваас гарсан
гарснууд мөний тул түгээр бас өөрөө гагцаар амьдсан амгалан тусгаалan ирэх тэргүүтэн санаа юр бослогоо сэлт юр бус тэргүүтэн бос болоо гэж. За энэ хоёр бол биш ээ гэж хэлж байна тийм ээ. Бага хөлгөний аймаг саваас гарсан гэхэлэр биш ганцаараа л амар амгалан хөдөл яа гэж шорвоогоо бариудыгаа бодод юмс гагц амгалан одоо эхлээд олноо гэд ингээ явчихдаг тийм ээ. За тэгээд тэр бол одоо эднес бус юм аа. Бас одоо юр бусын буюу нийт бусын одоо цааз тийм ээ. Юр бусын санаач гэж одоо хэлж байна тийм ээ. Энэ бол биш юм аа гэж хэлж байна. За тэгээд бас үнэхээр туусан бурхан нь гэж байна. За бас өөр нэг учир шалтгаан гараад ирж байгаа тийм ээ. Нэггээд гмийг барсан хийгээд нэггээд эрдмийг төгсөн бос бий. За бурхан гэгээр л түүний бүх эрдмийг сурсан байдаг ус тийм ээ. Гмийн зүйл бүгдийг бараад эрдмийн зүйл бүгдийг төгсөн мөн бөгөөд түүнийг бүтээгч их хөлгөмж гим бүгдийг төртгээд эрдэм бүгдийг төрөлхийн тул бус хөлгөм бүгдийг дэвчил ондын эрдэм зүйл бүгд их хөлгөний мөрт хурах юм болоо. Хурах юм болоо. За тэгэхээр мэдээж их хөлгөн гэдэг маань бол бүх хөлгөний бол гол одоо хурах очих одоо хөлгөн бол таархан тийм баг хөлгөнөөр ч явж дунд хөлгөнөөр ч явсаар байгаад сүүлд нь бол одоо бурхан болыг игээр төрийг гэвэл мэдээж их хөлгөний одоо мөрлөө очдог тийм ээ. Тэгэхээр учраас энэ бүх эрдэмүүдэд суралцаад тэгээд их хөлгөний мөрт суртаа гэгэрэл нэр төрөх юм аа гэж дотоорч байна. За тиймийн тул бурхныг бүтээх их хөлгөний мөрийг гişүүн сайн зарлиг бүгд хурах бөгөөд нэгжээ зүлгэмийг барах буюу нэгжээ зүйл эрдмийг төрүүлэх бусын чадагцын зарлиг үгүй тул хийгээд тэр бүгдийг чи хөлгөнтөн дээр үл бүтээх үгүй тул болоо гэж хэлж байна. За тэгэхээр зарим нэгийг сурахгүй, зарим нэгийг мэдэхгүй гэх биш ээ тийм ээ. Бүгднийг мэдэх хэрэгтэй. Их хөлгөн бол бүтээгүй байхгүй гэдэг нь бүтээнэ гэсэн тийм гарч ирж шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо хэрвээ гэж хангалттай гэж баримдын их хөлгөнд тэр мэт мөнч өчир төлгөнд орхон тэр мэт бус буй бус мөн болоо хийнэ гэсэн чинь тийм. Тэгвэл энэ дээр яагаад тэр суралцах юм чи баримдын хөлгөнд л байна. Өчир төлгөнд бол тэр байхгүй гэж одоо энэ доох гаргаж ирж байна тийм ээ. Эргэлзээ. За баримдын хөлгөнд мэт өглөг төргүүд нь тодорхой ялгуур хязгааргүй суралцах ёс тарил луга адил босч явдлын шүтэн сэтгэл үүсгэх хийгээд явдал 6 баримтад суралцах мөрийн бие бүдүүн адил тул тэр төдий нэг ер бус мөн бөгөөд гэж. За тэгэхээр нус таринд орлоо гэд бод сэтгэлийг үүсгэхгүй байх 6 бэлэг баримтаар суралцахгүй байхгүй тийм юм бол байхгүй. Энэ бол суралцдаг юм аа. Тийм учраас энэ бол одоо ерийн буюу нийтийн мөр юм аа гэж хэлж байна. Тэгээд иш татчих тийм очир үзүүрээс тэр зүм үү. За амьдрах амны тудч бод сэтгэлийг орон бүүл химээсэн хийгээд 6 баримтын явдлыг нь хизээч огоорон үл өвдөх болоо хэмээн номлоод бас тарны гол олон номс юм аа. Тэгэхээр очир үзүүр гэдэг нь тарны ном аа тийм ээ. Тарны номд бол одоо бод сэтгэлийг хизээч огоорч болохгүй, хаж орхиж болохгүй. 6 бэлэг баримтыг бол хизээч огоорон орхиж болохгүй. Тэрүүгээр явах хэрэгтэй. За мөн адил одоо өөр тарны ном одоо гол номлуудад бас ингэж номсон байна гэж. За тэнцэд үгүй йогийн хот мандлын дан үйл уг чадагч олон үед ер хийгээд ер бусын самаар хоёр барих хэрэгтэй мөн хэмээн барих хэрэгтэй хэмээн номсон өрдөн боцодогийн самаа үний тул болоо гэж. За тэгэхээр ерөн бол одоо тарны номны ван авшиг тэгээд хотод юу жанхар уу хот мандлд орох хэднэс бол өмнө нь заавал одоо ангид тонилгчийн самаар хамгийн багадаа хэд гинэн сахил за бүр бахад бацаг нэг өдрийн сахил авч иж одоо хөөхттэй дээрээс нь босодын самаар авч иж хөөхттэй одоо олон ном суживал одоо багш нар бол тийм тарны ном ван авшиг хөөхтөө заавал тэрийг одоо өмнө нь ахуулж одоо хийдэг тийм ээ. Тэрийг хэлж байгаа учраас энэ би бол одоо тарин би улааны би тарны хүн гэдэг сахил самаар сахихгүй за элдэн янзын одоо ёс бус юм хийгээд явдаг үлдэр болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Тийм учраас заавал одоо сахил самаараар суурь болоод тэгээ явдаг учраас энэ бол баримтын хөлгөн тэгээ тарны хөлгөн бол хоёулаа л
энэ дээрх одоо эрдэм бүгдийг бол суралцах хэрэгтэй. Ялангуяа явдал одоо энэ захирал хамгааллын номыг